Лонжсэн бол баяр атаа ганц бавчихгүй юу? Сайхан юм уу биз та? Сайхан битэй сайхан зориотой хүмүүс. Охид бүсгүүчүүдийн онгон сэтгэлийг ориглоо. Хангал зүрхийг нь хальгуулж явдаг хангаа сайхан залуу, андалдаг бардагчны жүжигчин Баярууд Вьетнамын Фуко гарал дээр хурмайлээ. Энэхүү хурмын үйл ажиллагааг харсан Монгол иргэд Монголдон соочлоор 3 хэсэг болон талцсан шоу гэж байна. Эхний хэсэг буюу найз охтууд болон эхнэрүүд үүнд атаархаж, мөн мөрөөдөж нөхрөөдөө мишн хийж байна. Чингисийн Монгол нутгаан боллоо. Гадны улсад хурмаан хийлээ гэж шүүмжилж байна. Тэдний хурмыг харж атаархаж байгаа бүсгүүчүүдийн хөхний булчин чангахын цацуу нэмгийн цавинд хөлөрч нижгээд олон бүсгүүчүүд соочлоо шуугж шилэрцгээж байна. Энэ нөхцөл байдлыг дүгнэж иргэд олон нийтэд хандаж хэлэх нэг үг байна. Чи битгий. Яагаад гадаадд хийж болохгүй гэж? Тийм үстэй далайн ирэх дээр ч юм уу? Би танаас нэг зүйлийг хэлье. Вьетнамын Фуко гарал дээр болж байгаа хурим, Монголд хийж байгаа хурим хоёр хэдэн төгрөгийн зөрүүтэй болдгийг 1 сарын 31-нд Золотын мөрөөр явах нэгэн аяллаараа би та бүхэнд үнийн задрагааг нь хийж влог хийж танилцуулна. Окей?